ээжилцгээе найзуудаа. Хөөрхөн дүүдээ. Хөөрхөн дүүгийн хөлн жаахан, хөлдөө өмссөн байтган жаахан. Тоотой дүүгийн толгойн жаахан, толгойтой таарсан малгайн зөөлөн. Инх дүүгийн аман жаахан, аманд нь ургасан шүдэн цөөхөн. Дүүдээ дүүдээ, дүү минь хөөрхөн, бүлтгэр дүүний бүх юм нь жаахан. Бүрөө яасан бэ? Чи зүгээр үү? Үгүй зүгээргүй. Үе тоо чи яаж хавэ? Яй. Эдорийн би нэг л биш ээ. Дотор муухай оргоод байна. Та хоёр үдчихсэн юм уу? Би яг эзэн хоолоо гаргахны. Миний бүр хамаг би сүйлтаад. Үнэхээр хэцүү байгаад байна. Арай дээрдлээ. Тоо ямар хоол идэвэ? Бүрөө хоёлаа юу идлээ? Хоол нэг юм идээгүү дээ. Гэхдээ л хамаг би сүйлтаад. Яа. За би имчлүү ярихаас Имчээ. тий. Тэр имчин тэгээд тарихгүй үсттэй. Бид хоёрыг өвдөхгүй үсттэй маргадаа. Өвдөгөхгүй. Тэнэ. Нэг манай хоёр нэг найз өвдчихэд та ямар шинжтэй байгаа лээ? Гэдэс өвдөөд ингээд хөөс гараад бөөлж сүрээд толгой эргээд Харин мөрөгийнх минийх болохоор бас гэдэс өвдөөд хамаг би бүр хүчгүй болоод дээрээс нь толгой хөвдөж байна. нөгөө гизэн өвдөө тэгээд бөөлжөөд тэгээд ямар ч сүлдаад тэгээд халуураад байна. За ойлголоо. За би асуучихлаа. Юу гэж юм тэгээд Би та хоёрыг шидэж шилээрээ алханаа. өвдөхгүй үсттэй. Өвдөхгүй дээ. За. Та хоёр гаднаас орж ирсэн юм да. Тий. Чи яаж мэдчихвэ? Шидэж шилжих бүх юмыг харан шүү дээ. Гаднаас орж ирээд яасан? За би үнэн хэлчихье. Гаднаас биш дээ. Бид хоёр тоглож байгаад орж ирээд тэгээ хоолоо идээд уул тэрнээс өөр юм хийгээгүй тий. Харин тий. Та хоёр хоол идэхээс өмнө гараа угаахгүй яагаа вэ? Үгүй би энэ бөөрө зөндөө ирсэн. Гараа угаая гэд. Мөрөө чи гараа угаасан уу? Би угаагүй орж ирээд гараа угаая гэж бөөрөд хэлсэн боловч өсөөд байна хурдан хоолоо идэх гэхлээр нь би бас өсөөд тахлаар нь гараа угаагүй шууд хоолоо идцээ. Та гараа угааж хоолоо идэх хэрэгтэй байхгүй юу? Гараа угаахгүй хоолоо идэх бол гарамт чинь 8 бактериэр хоолоо ороод ингээд одоо та ингээд үдчихлөө штэ. Одоо яах вэ? Хүн болохоор гараа угаах хэрэгтэй. Хичээлээс ирээд, ажлаас ирээд, гадуур яваад ирээд, гадаанаас орж ирээд өчигдөр гараа угаах хэрэгтэй. Тэгэхгүй бол гар нь ям бактери тэр нь маш жижигхэн байдаг байхгүй юу? Жижигхэн. Тэгтээ харагдахгүй л байсан шүү дээ. Харагдахгүй. Цэвэрхэн л байгаад байсан. Харагдахгүй тэр чинь маш жижигхэн. Тэгсэн мөртлөө гарамт чинь маш том мангас шиг ям бактериуд байдаг. Та хоёр ойлгосон уу? За. Бид хоёр одоо яг ямар ч үед дандаа гараа угааж байна. За тэгээрэй. За. Одооноос
гадаа тоглоод өсөж орж ирсэн ч гэсэн гараа угааж яа тий бөөрөө. Харин тий тэгэхгүй бол зөндөө өвдөөд бас одоо эмчээр дариулах юм бол би л авч чадахгүй мэн өө. Тэгвэл би та хоёрт ням бактери таныг бичлэг үгүй мэдээлэл үзүүлэх үү? За. Тэгвэл мэдээлэл үзье. За бөөрөө сайн үзсэн юм ийла. Бөөрөө мөөрөө хоёр яагаад өвдсөнийг би одоо та нарт хэлж өгье л та. Бохир гараар дамжин маш олон төрлийн халдварт өвчин тусдаг. Энэ муухай өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хэлбэр арга бол гараа тогтмол савандаж угаах. Хүний биеийн бүх хэрний 95% нь гарт, гарны хэрний 95% нь хумсанд ор байдаг. Гэхдээ энэ хэрнүүд хизээч хүний нүдэнд харагдахгүй. Өвчин үүсгэгч нянгийн 90% нь бохир гарт байдаг. Угаагаагүй 6 цаг болсон гарт 10 сая ням байдаг гэ бодтоо бүхэл бүтэн 10 сая штэ зөндөө олон гэсэн үг. Угаасны дараа нянгийн тоо 10 дахин багасдаг. Бохир гарыг угаах үед гарсан хэртэй усны нэг тусалд 40-60 мянган нян агуулгаддаг. Амар байгаа биз? Бохир гараар бидний мэдэхгүй маш олон төрлийн амар өвчин халдварладаг. Бүр үхэлд хүргэгч өвчин хүртэл бохир гараар дамжиж халдварладаг. Гэхдээ хамгийн амар нь штэ өвчин үүсгэгч нянгууд хурууны салаа, хумсны завсарт маш ихээр байдаг. Тийм болохоор л ээж аав багш нар маань биднийг гараа бити амандааги гэдэг байхгүй юу? Тийм болохоор гараа хамгийн багаар бодоход 1 минутын дурс сайтар савандаж угаах хэрэгтэй. Эрүүл зөөлөн арьсан бичил биетэн усах чадвартай байдаг. Тэгвэл хүүхдүүдээ гараа хизээ угаах хэрэгтэй вэ? Бие зассны дараа хоол бэлтгэх ба хоол идэхийн өмнө хамрыг цэвэрлэж ханиаж найдасны дараа хог хаягдал бохир эзүүлстэй харьцсны дараа гадаа тоглож гутал улвчаа тайлж өмссний дараа өвчтөе хүнийг асрах тэрний эргэн тойрны эд зүйлсэд хүрсний дараа бас гэрийн тижээвэр амтэн малд хүрсний дараа заавал угаах хэрэгтэй. Гарчин бохирдож хэртэй болсон тохиолдолд бүр угаах нь чухал шүү. Бас бид нэр гэрээ цэвэрлэж ээж авдаа тусалдаг. Тэрнийхээ дараа мөн л угаах хэрэгтэй. Энэ бүгдийн дараа гараа хөөсрүүлээд савандаж угаах хэрэгтэй. Гараа зөв угаах арга нь гар угаах ус бүлээн байвал бохирдлыг илүү сайн арилгана. Эхлээд гараа усаар норгоно. Гарын бүх гадаргууг хамруулж хөөсөртлөн савандна. Савандсан алгаа хооронд нүрээд нэг гарын алгаар нөгөө гарын алга хурууг өрнө. Хоёр гарын хурууны завсрыг сайтар цэвэрлэнэ. Хурууны үеэр нуглаад алган дотроо хуруунуудыг сайн өрнө. Эрхий хурууг гарын алган дотроо эргүүлнэ. Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр маш сайн өрнө. Гараа хангалттай усаар зайлаад гараа цэвэрхэн алчуураар арчина. Харин гоожурыг алчуураар жирэглэж хаах хэрэгтэй. Бас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг дэлхийн гар угаах өдөр гэж тунхаглаад дэлхийд даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан. Дэлхийн гар угаах өдөр нь олон сая хүмүүсийг гараа савандаж угаах үйл явдлыг дэмжсэн олон нийтийн оролцоо бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Найзуудаа бид нарыг өвдөхгүй эрүүл байвал ээж аав эмээ өвнөр маань жаргалтай байдаг шүү дээ. Тийм болохоор заавал гараа тогтмол угаагаарай. За та мэдээллийг авбуу. Хаалаа ойлголоо. Мөрөө хоёулаа цаг алдалгүй очиж гараа угаая тэгвүү. Тэгээ явъя. Тэгэхгүй бол идэхгүй юм шиг санагдаад байна. За надаа битээр явж гараа угаалаа шүү. За тэгээд тийм. За тэгэхээр хүүхдүүдээ гараа угаахгүй байвал гаранд чинь ням бактери орж мөөрөө хоёр шиг өвдөн шүү. За тийм болохоор гараа угааж тогтмол угаагаарай хүүхдүүдээ. Яй, гараа угаачлаа. Өөр нэг сайхан болчлоо тий. Миний гар бүр нэг л гоё олчлоо. Одоо ирнэ. Эмчтэр очих шаардлагагүй хаа. Шаардлагагүй. Тийм болохоор та хоёр гараа угаах хэрэгтэй байхгүй юу? Харин тий, одооноос бүр
тэр жижигхэн нэм бактерийг өдөр болго устганаа гараа угаач. Тийм ээ. Гой мэдээлэл хэрэгтэй мэдээлэл үзүүлсэн баярлалаа маргадаа. Баярлалаа. Би сая ингэж гараа угааж ирсэн чинь ерөөсөө бохир зүйл харагдахгүй байсан байхгүй юу? За, Яг ингэж самдаа дугаасан чинь бүр зөндөө хар хэр гарсан. хар хэрүү. Тий, хар юмнууд гараад исэн. Минийхээс зөндөө гарсан. Тийм болохоор л гараа угаахгүй бол бактери үүсдэг байхгүй юу? Хөөе. Тэр нэм бактеритэй чинь би танилцмаар ах юм. Жижиг юмтай яаж танилцах юм бэ? Эмчтэр очиж танилцаж болохгүй мүү? Болохгүй. Нэм бактеритэй танилцаад миний гарт битгий дагиж ороорой гэх гээд энэ удаа бөөрөө минь. Гүү. Тэр чинь тэгээ сайн судлаа л та. Судлах зав зөндөө гарна штий. За ямар ч үсэн эмчтэр очиж заавал судлаа шүү заа юу. За, өөрөө тэрий чи тусгай нэг томруулдаг шилээр хардаг байхгүй юу? За. Тэгээ дэрээ чи харъя л да. За, би чамд үзүүлнэ. Одоо үзье. Тэгвэл одоо явах юм уу? Тий. Тэгвэл одоо Явъя л да. Тэгвэл одоо үзэх үү? За. За, тэгвэл явъя. Эртээ урдын цагт сониучин дэнсэн цааны тугал жунгли ядах бүхий л амьтдыг ямар ч хөргөө асуултаар дарж салгаадаг байлаа. Нэг өдөр зааны тугал явж байгаад усны хөртөө тааржээ. Хүй, усны хөр ихтэй. 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 Тэяна. Усны хөр юу асуух чиглээ нэрээ. За та яв. Өөдөө усны хөр ихтэй хүлээж аваарай. Та яагаад ийм лисик толгойтой гэхэд усны өхрийн уур нь хурж хөллөөнийг өшгөлөө тавчээ.
Яа. Зүгээр юм асууж ах чи. Яа. Хүүе, анаас хавж штэ. Анаасаа. За. Та яв. Юу асуучлаа? Оо, анаасаа хүлээж аваарай. Та ийм өндөр хөлтэй ээжж ийм урт хүзүүгээр яадаг юм бэ? Гэхэд анааши ууранд хурж толгой руу нэг дэлсээд авчээ. Зааны тогол. Яа. Зүгээр юм асууж ах чи. Яа. Хүүе, тэмээруулж явж штэ. Хүлээж аваарай, тэмээруулж. Та юу асууж илээ? Тэмээруулж. Та ийм том залуучтай ээжж яагаад нисдэггүй юм бэ? Гэхэд тэмээруулээ уур нь хурж чамд ямар хамаатай мачи гэд 70 дондор нэг тоншоод ав. Зааны тогол. Яа. Хүй. Амтта. Матар өдрийн хоолндоо юу үздэй юм болоо? Гэхэд амтд. Гүй хүмүүс энэ тухай хинч мэдэж алдгүй юм. Гэхэд зааны тогол. Гүй би мэдмээр байна. Тэгвэл би өөрөөс нь асуух юм чи гэд голлоо явчээ. Голн дотор нэгэн ногоон гуайлах хүүж байна гин. Зааны тогол. Хүй. Ногоон гуйлангай. Наашир. Матар өдрийн хоолндоо юу үздэй юм болоо? Гэхэд ногоон гуйлан. Чи матар өдрийн хоолндоо юу үздгээр нь яах нь вэ? Зааны тогол. Гүй зүгээр мэдэх гээл. Нааширгүй минь ойр. Би чиний чимний гээд зааны тоглог ойрт мөгт хошуунаас нь хав гээл зураад ав. Тэгээд алхамар ус руугаан чирж тэр явдлыг харсан авраг могоо мотоосоо гулсан бууж ирээд хөөхий зааны тоглыг татаж матарч татсараагаад ядраад тавиад яваад өгчээ. Гэтэл зааны тогол өөрийнхөө хошууг усны цусгалд харчав. Зааны тогол миний хошуу яаж авэ? Матраха та нэмс намаа гидчих. Гэхэд авраг могоо гүй хүмүүс нааш. Наад хошуужин чамд маш их хэрэг олно. Гэхэд зааны тогол юу нээжээ хэрэг олдъя гэж хэлэхдээ нуруунд дээрээ сусан зүгийг үргэж өгчээ. Ямар сони юм бэ гэж ус орж өөрийгөө сэрвзүүлв. Авраг могоо "Зөтер, чам тэрэг олно гэж хэлсэн л дээ. Одоо бушуухан шиг хайр." Гэхдээ зааны тогол нэрж тийм юм уу? За баяртай маваач баярлаа гэд явжээ. Гэтэл зааны тоглын хошууг нь харсан тэмээр бол "Хүүе, тавнэ. Энэ зааны тоглын хошууг нь хардаа. Гүй хүүми наатаараа нэг дэвэд үзгүй юу? Нисэж үний маад." Тэгэхэд зааны тоглол бүдүүн урд хошуугаараа тэмээр руулыг цохоод ав. Тэр цагаас хойш зааны тоглыг хинж шоолоогүй юм гэдэг. Өнөөдөр хэн настай амт дуу заах үлээ? Гацуурхан дуу? Би. Манай баясуг заах тий. За. Эхлээд бүгдээрээ дуугаа заахаас өмнө дуугаа хамтдаа сонсцгоё. Цэнгэлтэй их хотод маань живэр акаар бэлгэлээ.
дараагийнхаа шүлгийг хэлэх үү? Бэлнэ үү? За. Зулцган ногоон гацуурхан Тулхан ногоон гацуурхан зундаа өвөлдөө ногоорно Тундаа өвлөө ногоон хөөл ихтэй хотод минь Хөөл ихээ гадаад минь хүчил төрөгч бэлгэлнэ. Хүчил төрөг шилгэлнэ Гацуурхан Гацуурхан ганган ногоон гацуурхан Ганган ногоон гацуурхан цэл ногоон гацуурхан Чи ногоон гацуурхан өвөлдөө зундаа ногоохон Өвлөө дундаа ногоон цэнгэлтэй сайхан хотод минь Цэнгэлтэй сайхан хотод минь цэвэр агаар бэлгэлнэ. Цэвэр агаар бэлгэлнэ Гацуурхан Гацуурхан ганган ногоон гацуурхан Ганган ногоон гацуурхан чи бараг дуулаад байгаа юм шүү. Шүлгийг хэлжсэн чи бараг дуулаад тийм шүү, тий? Наач саяжгаа дуулаад Тийм биш. Чи чинь бүр аян мэддэг юм биш, тий? Тэгвэл чи бараг мэддэг юм шүү. Тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа дуугаад болоо. гацуурхан Хөөе. Эхлээд зулцган гэж эхэлнэ шүү дээ. Тий? Чи шүлгийн анхааралтай сонсоогүй юм уу? За, одоо анхааралтай шүү заяа. 1 2 3 и зулцган ногоон гацуурхан зундаа өвөлдөө ногоорно өвгөл ихтэй хотод минь хүчил төрөх бэлгэлнэ. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан зэл ногоон гацуурхан өвөлдөө зундаа ногоон цэнгэлтэй сайхан хотод минь цэвэр агаар бэлгэлнэ. Гацуурхан ганган ногоон гацуурхан ганган ногоон гацуурхан болцоо. Ингээд зарцсан. За, сурсан уу? Сайн сурч чадсан уу? Хүчил төрөгч
Зорхан. Баяртай. Ихэд ханган адах мен яшиг бэнда Тусдын тэлтэн даган дүрэгч мэд биш дэбит Ингэсэн бодог шун хаа нүрэ бодог хэрэггүй Том хүм батахлыг нэмрэн нэсэх хэрэггүй Бүх том хүм байж үзэггүй Хань хүмс бүгдээс мэдстэй Хамын гойн цэцэг тэрсэн дэлхий шиг Бүгдүг тэрээ байх сайханда Бүгд ханаас ирсэн бэ гэж юу Хайрын зэвсэн тэнгэрээсөө Аавад ээжийн хайраас Ukuri Nyasharas benda Porhis mindi Gadging andrun tekin dursik yon Sanjun ve Uren khutat Eren ik benda Kusem segwi terchat Chamme bendang achin timu hu Bukit bit Bukit hu Bukit Yakoring horo hu Bukit bit Bukit hu Yakoring horo Akshur chichkan kumusin Saat dürtünstö Bit doraray Histod Chichkan bej bayda Todani bitkin nuchik Bultignin sugat Hoşkna terenda Hukchdi ortasının bişe Huktan kum bej uzegwe Han kum soğuk desin biste Hamil goyun tistik tirsin dilgişik Huktuk timire bak sakında Hukut kana sırsin begecu Hayrin tepsin tingresu Avat ejin hayras hayras Atjargıt ukurit Bukit bit Bukit Bukit Yakoring horo Bukit bit Bukit Bukit Yakoring horo Шүлгээ цээжилтгэе найзуудаа хөөхөн дүүдээ. Хөөхөн дүүгийн хөлөн жаахан хөлдөө өмссөн байтган жаахан тоодой дүүгийн толгойн жаахан толгойдоо таарсан малгайн зөөлөн инх дүүгийн аман жаахан аманд нь ургасан шүдэн цөөхөн дүүдээ дүүдээ дүүмийн хөөхөн бүлтгэр түүний бүх юм нь жаахан